Сайхан үлж байна уу? Сайхан үлж байна. Сайхан үлж байна. Итгэж ажиллаад байгаа. Мас өргөх харган сайхан байна. Сайхан байна. Сайхан үйл болж байна. Сайхан үлж. Сайн үлж байна. Сайхан үлж Сайхан үлж байна. За Монгол Улсын засгийн газраас жилбэрийн сар шинийн баярыг тохиолдуулж өгтөж Монгол түмнээ тэр тусмаа малчин ардуудаа бас алдаршуулж улсын сайн малчнаа тодруулдаг уламжлалтай байлээ. Тэгээд энэ 2025 оны хувьд Булган аймгаас нэлээдгүй олон улсын малчид төрсөн. Ялангуяа одоо Булган аймгийн Дашин жилийн сумаас бол 2 хүн маань одоо өнөөдөр улсын сайн малчныхаа шагналыг гардаж авах бэлэн болсон байна. За энэ шагналыг гардуулахаар Монгол Улсын их хурлын гишүүн төрийн байгуулалтын байнгын орооны дарга Жадамын Батэгт нь хүрэлцэн ирсэн байна. За улсын аваргыг дагалдаж улсын аварга малчин гэсэн одоо цол үнэлэх тэмдэг дагалддаг байж байгаа юм шиг танилцуулъя. Улсын аваргатай ажиллан амжилт гаргасныг үнэлж Монгол Улсын засгийн газрын 2025 оны 87 дугаар тогтоолыг үндэслэн улсын аварга малчин цолны үнэлэх тэмдэг болгон хүн сүдэн аж ахуй хөнгөн хөдөлгөөний сайд J2 2025. За энэ зураг авах. За Энд юу хэдэн жил мал малж байна? За би Булган аймгийн Дашин жилийн сумын 2 дугаар багийн малчин Бацгүй Мөнхөт гэдэг хүн байна. Би 37-8 жил мал сөргөө хариулж байна. Удам зэмцэн малчаа манай багийн дарга ээж сумын аварга малчин саячин байлаа. За одоо сүүлийн үед л хон жилхөө эсгэж байгаа. Би 1990 оноос хойш энэ тоё нэгдэл гэж байхад би 5 гушин мал тэрнээс хойш л одоо тэмээ хариулаад адуу хариул өхөр хариулж байлаа. Тэгээд сүүлд ховжил ягаал ер нь ховдоо гарсан. Ховдоо гараад л ер нь тэгэл одоо хон жижиг малаа л ахих өсгөж байна. Тэгээ яхаа нэг их тоо биш чанарын талаар л чанар талд нь л одоо тэгэл мал сэрэг өсгөөд явж байна да. 5 оноос нар дээр хоёулаа гараад. Тэгээ одоо хөрмөн бол 40 гаруй жил марлаад би нэг 35 6 жил болж байна. Хандаад бол 35 жил болж байна хоёулаа. 3 хүүхэдтэй. 3 хүүхдүүд нь бүгд л ихтэй сургууль төгсөв. Тусынхаа амьдралтай ажил төрөл хийгээд явж байгаа. Боломжтой л сайхан байна л да. Ер нь л яг байгалийн цаг хэрэгцээлтэй, байгалийн хэрэгцээл амьдрдаг малчид ч ерөөсөй байгалийн цаг уурын хэрэгцээлээр л амьдарч байгаа юм чинь. Өдлөгийн тэр засцуудыг бол сайхан таваад гарсан. Манай энд сайхан л байсан. Өвөлдөө жоохон хатуу байсан. Тэгтээ хавартай айгуу сайхан болоод ер нь сайхан байсан. Их мал хувь их эндэж хурж өргөдөг шүү дээ. Сайхан л болсон. Ах эгч хоёр маань улсын сайн малчин гэдэг цол тэмдэг авлаа. Маш их баяртай байна. Манай энэ ах их бол гэвлээ 8 улаа 7 хүү нэг охинтой Бацуух гэд манай ажаа бол одоо энэ нутгийн лах баригадад баригадын дараагаар олон жил ажилласан Бацуух дарга гэд олонд нэршчихсэн хүн байлаа. Ингээд өнөөдөр ажаа эмээ хоёроос бид ийм сайн сайхан яваг хараад баярлж байгаа гэж бодож байна. 8 хүүхэд нь өнөөдөр сайхан инх тунх амьдарч байна. Манайх их ч хоёр л үнэхээр сайхан хөдөлмөрч хичээнгүй улсад байгаа. Тэгээ өөрсдийнхөө нодлонгийн актер зуданд бол малаа бас сайхан өөрсдийн хөдөлмөр хүчээр авч онд минь оруулсан. Тэгээ энэ жил улсын аварга малчин болж гад бид үүдийн зүгээс маш их баяртай байна. Тэгэд хамгийн гол нь өнөөдөр хөдөлмөрийг сайхан үнэлнэ гэдэг бас сайхан байна. Ах эгч хоёр маань бол малынхаа өвсдөг жилийг бол өөрсдийн гараар бэлтгэдэг байгаа. Тэгээд 3 сайхан охинтой ингээд ах эгч хоёртой бас баяр хүргээд бид баяртай байна өнөөдөр.